Сайн байцгаана уу? Ингийн нэг өдрөөр бид хоёр номын сан орохоор шийдлээ. Тэгээд авсан номоо бас та нарт танилцуулах болно. Сонирхож үзээрэй. За энэ номын сан бит хоёрын дуртай номын сан Шарлотын бүрэг гэдэг дүүрэгт байрладаг. Тэгээд галт өрний буудлын доор байрладаг ийм номын сан байгаа. Энэ номын сангийнхан одоо онцгой зүйл нь гэвэл энэ хонгил дотор байдаг учраас ашигтэгт маш гоё. Тэгээд урлагийн ном, архитект, эсвэл загвар зохион бүтээгчийн номууд хажуул энэ номын санд ирүүл маш их тохиомжтой. Мөн энэ номын санд бестселлер зарагддаг, хүүхдийн ном зарагддаг. Одоо бүхэл урлагтай хамааралтай ном хажуул энэ номын санд тохиомжтой шүү. Герман хэлнээс гадна бас англи хэлээр номууд зарагддаг. Сайн байцгаана. Тэрсээ номын класс. Асан зүйл нь 3 ном байсан. Vielen Dank, ich hoffe, es schmeckt Ihnen auch. Нийтлэг юм байна шүү дээ. Герман хэлээр байгаа. Энэ нь одоо хүний үндсэн цалингийн энэ төрөлхтөн дээр ийм үндсэн цалинтай байх амьд амархан зүйлтэй байж болох гэсэн нэг байна. Тэгээд in Japan technology, the practice of not thinking англи хэлээр тэгээд том зүйл юм одоо хүн төрөлхтөн хитрхи амрах бас одоо тийм стресстэй амьддаг болохоор тэгээд ер нь яаж биш юм бодохгүй илүү жаргалтай амьдрах гэсэн юм. Тэгээд амар гоё юм байлаа унших юм байна. Тэгээд ордон ном бол How to Win Friends and Influence People. Энэ англи хэлээр энэ бас түрүүний хэлснээр яаж найзтай болох вэ? Яаж networking яаж хүмүүстэй яаж networking хийх ийм ном байгаа. Тэгээд маш хэрэгтэй ном. Одоо 3 ном боруулах хэрэгтэй ном. Анараас уншиж үзээрэй. Тэгэхээр сая замтай явж байгаа говийн дэлгүүр ороод Герман хэлээр 80% метр хэлцээ битээ. Өөр цамц талаар.
Hallo. Шинэ тавцсан. Энэ ангид талхад материал мөрсөн гэж байна шүү дээ. Нэрийг 80 тэгээд очтой чи өөртөө мэгэн шаангийн зүүн өвс хэлбэр бүх яцсан. Тэр хэлбэр байна. За. Тэгээд цаа хатан юм уумсан. Тэр зүгээр бороо орчих гэдэг. Монголоо окей. Сэй. Алцад.